Хөнгөн агаарын хөлгийн дүрмийн зохицуулалт. Иргэн та нийтжин 25 кг-аас ихгүй дроныг хувийн хэрэгцээ, аялал жуулчлал, агаарын зураг авалт зэрэг сонирхогчийн болон эрсдэл багтай арилжааны зорилгоор ашиглаж болно. Энэ тохиолдолд иргэний нисхийн дүрм 101 заасан хязгаарлалтыг даган мөрдөх үүрэгтэй. Хөнгөн агаарын хөлгөөр аэродромын хилээс 4 км дотор зөвшөөрөлгүй нислэг үйлдэлийг хориглоно. Хэрэв энэ бүсэд нисэх шаардлагатай бол нислэгийн хөдөлгөөний үйлчлэгийн ялав эсвэл нисэх буудлын үйл ажиллагаа эрхлэгчээс зөвшөөрөл авна уу? Газрын гадаргуугаас 120 м-ээс дээш өндрөөр зөвшөөрөлгүй нисхийг хориглоно. Дээгүүр нь нисэх тохиолдолд өмчийн эзэмшигчийн урьдчилсан зөвшөөрөл шаардлагатай. Дроноор зураг авах үед хүний эрх, хувийн орон зайг хүнддэг нь. Дархан цаазд газар, үндэсний парк, хилийн бүсэд нисэх тохиолдолд холбогдох төрийн байгууллагаас зөвшөөрөл авна. Дотор орчин биш бол шөнөөр дроныг ажилуулахыг хориглоно. Иргэний нисхийн ерхий газар нь ИКАО, олон улсын иргэний нисхийн байгууллагын гишүүн улс болон дроны мэргэжлийн холбоотын олгосон зайнаас удирдах нисгчийн үнэмлэх гэрчлэгийг хүлээн зөвшөөрдөг. 25 кг-аас дээш жинтэй дроныг ашиглах эсвэл тогтмол арилжааны нислэг хийх тохиолдолд иргэний нисхийн дүрм 102-ийн дагуу иргэний нисхийн ерхий газарт гэрчлэгээжүүлэх хүсэлт гаргана. Нислэгийн аюулгүй байдал нь бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалах нийгмийн хариуцлага юм. Хүн бүрийн хариуцлагатай нислэг аюулгүй орчны баталгаа.